За сайн байцгаана та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баян зөвтгөргийн гэр бүл хөх залуучдын хөгжлийн хэлтсийн сэтгэл зүйч их гэрэл байна. За өнөөдөр та бүхэнд хүчирхийлэл үйлдэх техник том шалтгаан болсон архины хэрэглээний талаар бяцхан мэдээлэл хүргэхэд бэлтгэлээ. За COVID-19 цар тахал гарсантай холбоотойгоор манайхаас урттаад өмнө Францад гарсан тийм. Тэгээ Францад бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага ковидын энэ хөл хорионы үед байх хугацаанд 35%-аар нэмэгдсэн гэсэн судалгаа гарсан байл. Яагаад гэвэл гэр гэртээ байх болсон, гэртээ илүү олон цагийг өнгөрөөж байгаа. Тэгэхээр нөгөө хүчирхийлэл ингээд илүү үйлдэгдэх болсон. Манайд бас яг адилхан энэ хатуу хөл хорой тогтоогсон. Энэ үед Францад бол хорьсоогүй мэдэхгүй. Манайд бол архийг хорьсон. Архийг хорьсонтой холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл бол маш их багассан. За яг нөгөө талбар дээр нь ажиллаж байгаа хүний хувьд бол ингээд судалгаа статистикгүй тоо мэдээлэлтэй илүү ойрхон байдаг. Тэгээ эндээс ингээд хараад гэр бүлийн хүчирхийлэл бол маш их багассан байт. Тэгэхээр эндээс юу гэсэн үр дүнд хүрж болох вэ гэхээр гэр бүлийн хүчирхийллийг ерөнхийдөө манай цогтуугаар үлдэгдээд байдаг гэдэг бол нэгэнт ойлгомжтой болсон. Цагдаагийн байгууллагын мэдээлэлчсэн байждаг. Арх бол гэр бүлийн хүчирхийллийн одоо хамгийн гол өдөөгч зүйл юм уу да гэдэг талын бас дүгнэлтэнд хүрж болохоор байгаад байгаа. Тэгэхээр яг нөгөө бусадтай адилхан манайхан ч гэсэн ингээд гэр бүлдээ илүү цагийг өнгөрөөгөөд ингээд гэртээ байж байгаа. Тэгэнгүүт энэ цаг үед гэр бүлээ хүчирхийлэх юм уу эсвэл ийм байдлаас илүүтэйгээр илүү цагийг зөв зохистой байдлаар өнгөрөх тиймэрхүү талыг эрэлхийлсэн нь бол яг энэ цаг үед нөхцөл байдалд бол илүү одоо эерэг үйл ажиллагаа гэж ойлгож байна. За хэвийн бусад үед бол нөгөө архийг хэрэгэлдэг. Архийг хэрэгэлснээр хүний энэ дух мэдрэлийн системэнд байж идэг нөгөө одоо өөрийгөө хянах тэр үйл ажиллагаа алдагддаг учраас одоо хүний нөгөө дотор араатналаг тэр шинж чанарууд илэрдэг. За ингэснээр ойр дотныхныгоо гэр бүлээ одоо эхнэрээ хүүхдээ хүчирхийлэхийн зүйлсүүд маш их болоод идэг. Тэгэхээр хэвийн үеийг бодвол гэр бүлийн хүчирхийлэл бол энэ арх зарахгүй байгаа цаг үед бол үлэмж хэмжээгээр багассан гэдгийг л хэлэх гээд байгаа. Тэгэхээр нөгөө архины одоо тодорхой хэмжээний зохистой хэрэглээг л одоо суулгахыг л маш хичээх шаардлагатай.